байцгаана. Тэгээд тадартай уулзъя гэж бодлоо. Сая орох гээд хаалттай орцоо явж байна. Тэгээд лайваараа би юу ярихыг хүсэж байна гэхээр олон давжилтын талаар ярих гэж бодлоо. Наад гарцтаас хойш ямар ололт амжилтаар дүүрэн байна вэ? Энэ талаараа өөрийнхөө ололт амжилтаа хуваалцаж бас тадрахыг сонсомоор санагдаад орж ирж байна. За энэ дэр чи харагдчих жаа болов. Би өөртөө яриад байгаа юм болов. Сасана хамгийн дөрөв тоол орж ирж байна. Одоо тоол миний мэддэг тоол уу? Зүгээр л миний одоо найз гэдэг. Би зарим нь таньдгүй юм байна. Зарим хүмүүсээ үсэн таньдаг те. Нэг хэсэг ерөөсөө ороогүй л юм. Нэг хэсэг ерөөсөө ороогүй байсан байна. Тэг бүр төсөөрсөн юм уу? Хаалттай өөрөө яриад сууж штэ нэг мэдсэн чи. Сэна тэмүүлээ. Өдөр би лайваар орж ирж байна гэж бодож байна. Нэг сүүлийн пост дээр штэ би айгу өөрийнхөө нэг ололт авжилттай байдаг гэж зүгээр ингээд нэг ветрик сургалт өгсөн гэдэг скайп бичиж гэсэн чи ингээл нэмэгдээл байдаг тэгээд нөгөөд бол айгүй их болчоо тэгээд ахаа дотоо юм шиг санагдаад бас ингээд армаар санагдаад чи би ямар олон их ололт амжилтаа дараад нууцсан байна вэ? Нэг ерөөсө хуваалцахгүй байгаа юм байна. Бас өөр хүмүүс маань айгүй их ололт амжилтууд байна. Энэ нэг сүүлийн өдрөөсөө сонсоогүй юм байна да. За нэг ороод нэг ярилцаж үзье гэж бодсон байхгүй тий. Тоол гэсэн чи ариун цай гээч. Ариун цай гээч үү тий. Тоол ихч та над руу залгаад байсан би таныг гэж бодоагүй шүү дээ. Тоол ихч шүү дээ тий. Тэгээд өөдөө хүй гэдэг нэг ололт амжилтаа ингээл бичээд ингээд тэмдэглээд байхад заримдаа нэг хангалттай амжилт биш юм шиг хангалттай ингээд ололт биш юм шиг ингээд санагдаад тэрнийг үн цэнгүүдүүлээд байдаг зүйлээд байхгүй. Тэрнээс энийгээ бүр ингээд баталгаажуулаад тамга дараад тэгээд тэрнийг нэр баяр хүргэмээр байна гэдэг ингээд тийм зүйлүүд бидний амьдралд өдөр болгон цаг минуттай нэг болж л байдаг байхгүй. Бид нар энийг зүгээр ингийн зүйл гэж бодчихдаг тий. Тэгэхээр одоо та нар энэ 7 хоног ч юм уу энэ сар ч юм уу ерөөсөө энэ он гарстаас хойш ч юм уу ерөөсөө өөрийнхөө амьдралынхаа ч юм уу ямар ололт амжилттай хамгийн чухал гэж бодож байна. Чухал биш гэж бодсон ч гэсэн өнөөдөр одоо ингээд ямар нэг ололт амжилттай хуваалцваар байна гэдгээ ингээд бичиж болно. Тэгээ би уушаад магадгүй ингээд яг бичиж явахдаа за энэ ч нэг хүн болгонд байдаг штэ гэдэг ингээд бас ингээд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад за угаасаа юм ундаг юм чиндээ нэг орхиччих магадгүй. Тэгэхэд одоо ингээд хүлээн зөвшөөрөөд одоо багтан дуулаад бүр өчөөрөө их вэ шүү дээ. Одоо чинь тоол их чинь ороод ирж байна шүү дээ. Ариун цай гэж одоо та ямар одоо ололт амжилтаараа өөрийгөө хуваалцвараа зүгээр би одоо шууд ингээд урдаас нь ороод ингээ хэлчих гээд байгаа байхгүй. Гэтэ та өөрөө эхлээд өгч гэж би эхлээд уншаадах юм. Та өөрөө яа гэж хэлэх нөө. Өөрийнхөө ололтоо, ариун цайгийн ололтоо ч юм уу те. Юу гिचмээр энэ тэгээд ямар зүйл дутуу байл гэдгийг хараад байдан хэлж өгөө. Заримдаа ололт амжилтыг мань бид нар хэн нэгэн ингээ хүлээн зөвшөөрөөд магтаасаа надад дэмжлэг өгөөсэй гэж айгүй хүсдэг. Тэгэхэд заримдаа өгөөд байдаг ч гэсэн миний дотор тэр ингээ хүлээн зөвшөөрөх байхгүй байхаар бас
хүлээж авч чадахгүй зүйлүүд аягүй байдаг. Энэ хүний амьдралд хамгийн хэцүү. Тэгээд энэс болоод хүмүүс нэгтгэхдээ юу гэж ярьдгийг би итгэлгүй байна. Эсвэл дорой гэж яриад тэгэхэд ерөөсөө нэх олон тийм аффирмац чирэггүй жиж болно. Тийм нөгөө нэг айгүй том өөрчлөлтийн техникүүд хийж агаад дараа нь айгүй гоё болоод өөрчлөгдсөний дараа л би тэрнийгээ хүлээн зөвшөөрнө гэхээс илүү яг одоо энэ цаг мөчтөр ямар зүйлийг хүлээн зөвшөөрөөд ямар ололт амжилт өрөөсөө надад байна яг өнөөдөр гэхэд энээс одоо ингээд бичиж эхлүүл юу бичмээр санагдчих байна. Тэрнээс авалцаарай. Хуваалцаж болох уу? Би оны өмнө ч 3 сургалтанд бүртгүүлсэн байсан 11 сард. Тэгээд тэр дундаас би нөгөө нэг яг энэ яг ололт амжилт байна гэж ингэ бодож байхдаа би нэг Beverly Occart гэдэг Англи Британий нэг арт терапевт гэдэг аахгүй 10 модуль тийм архетипийн арт терапевт сургалтанд цуцсан. Тэгээд нэг модуль дээр 10 модулаас яг нэг модуль дээр нэг ингээд оны өмнө нэг тийм ёо хамгийн тэгээ багтахаа өдөр яг таарж ирсэн нэг хичээл нь тэгээд яг ингээд биш ингээд яг тэр хичээл сууж байхдаа багшаа хэлж ирснийг сонсч илдэг ингээд хамгийн богино өдөр харах өдрүүд их өдөр хүмүүс аягүй их ирч хүчээ алдаа алсуулдаараа болоод тэгээд мөчүүдэд энэ техник айгүй зүгээр гэдэг өдөр дээр яг хийлгэж ах би яг тэр мөчөд би яг зөв үед орсон байна шүү дээ. Би ингээд дандаа өөрийгөө ямар нэгэн зүйл ингээд тэгээд энерги алдахаас ч юм урам зориггүй болохоос өмнө ингээд ороод суучдаг юм байна. Тиймээс яг тийм одоо мөчүүдээс ингээд хурдан ингээд гараад даван тулчдаг юм байна да гэж яг өөрийгөө олж харж ирсэн байхгүй. Тэгээд бас нөгөө ветерагийн сургалтаас сууж байхдаа айгүй олон хичээлтэй, онол практик дадлагтай байж байхдаа эсвэл бараг байгагаа өөрийгөө ололт амжилттай магтнуулаад хүлээн зөвшөөрөөд ингээд сууж явах ч эсвэл өөр бас 3 дахь сургалтанд арт терапи гэр бол хүүхэд өсвөр настай бас сургалтанд одоо би хэцдэгээд сууж байна. Тэгэд одоо бүр арай урт хугацаад тэгээд өөрийнхөө бүр аягүй сайн дуртай нэг кафес ингээд багш гэдэг тэр багшийнхаа сургалтанд ингээд жилийн сургалт ингээд сууж байгаа байхгүй. Тэгээд яг би ингээд би өсчээсээ багш нарын сургалтанд суучжээ гэдэг өөрийгөө ингээд айгүй байнга ингээд бахархаж ирсэн гэхэд яана би одоо ингээд өсчээсээ одоо сургалтын дээр ороод суучлаа. Ямар гоё юм бэ. Өнөө чи би одоо өсчээсэн шүү дээ. Тэгээ энэ бодит болцсон байна шүү дээ гэдэг. Тэр багш нарын одоо номын ингээд би айгүй хүншдэг. Тэдний судалдаг. Тэгээ манай одоо дараарын багшийн маань одоо багш нар гэлтэй. Тэр сургалтад сууж байхдаа байг мэдэрдэг байсан байхгүй. Гэтэ энийг нэх ингэж хүлээн зөвшөөрөөд энэ ололт гэж ингээд нэг зүгээр хэлдэгөө зүгээр хаа тийм би юм гоё надтай гэж ингээд бодсон боловч энийг ололт амжилт гэдэг ингээд нэг ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд нөгөө нэг бүр өөрөө дотроо ингээд нэг бичиж тэмдэглэхгүй зүгээр л би гоё энэ гэл ингээд яваад байсан. Яг менторинг дээр чинь би яг тэр бүх зүйлүүд ингээд байг бичиж тэмдэглээд энэ ололт амжилттай яагаад би өөрийнхөө дотор хүлээн зөвшөөрөх нь чухал ээ гэдгийг ингээд бүр илүү их ойлгож авсан л да. Тоолагч та нэг өөрийнхөө ололт амжилттай бичиж хаа нэг Солонгостэй нэ Монголтэй нэ тэ за сайд үлцээ Монгол хэмжээл гэж байна тэ. Сайн байна уу? Томоос том баяр хүргэе. Амжилт хүсье гэж. Баярлалаа. Та нар одоо өөрсдийнхөө ололт амжилтаа бодож байгаа эсвэл орж ирэхгүй болоод бичихгүй юм уу?
Би одоо нөгөө Facebook дээр бас хитдэг найз нартай байхын байна да ядаж тэд нар нэг ололт амжилтаас юу байна гэдэг ингээд яг энэ өөрийнх дээр ингээ хараад уншаад бас тэрний хаалцвал тэгээ тэмүүлэн дээр одоо ямар ололт амжилтаад энэ 7 өнөختөр хийж одоо хэрэгжүүлв өөрийгөө Матуу одоо хүмүүс хэлж иж байгаа тэмүүлэн ямар бондог юм бэ, ямар лаг юм бэ те, ямар сайн бэ те одоо 30-д насндаа өөрийнхөө тортны үйлдвэртэй юм аа. Чистэй ямар гоё юм бэ ингээд энэ бизнесээ ингээл айгуу гоё яваад өргөжлүүлээл те. Тийм туулагчиг одоо гээд ямар гоё юм бэ ингээд солонгост ажиллаад өөрийнхөө хүүхдээ Английн хамгийн том одоо тий сургуулиудын нэгттэй сургаал явуулж байна. Одоо харин зажиулаа 3 дугаар курс лөө. Тийм жил төгсгөлөө. Сэлэнгээс маань арай тоцорч орж ирлээ. Бид нар чи ингээл би нэг үлээгээл сэлэнгээ. Өөрийнхөө ямар ололт амжилтаа хуваалцмаар байна. Өөрийнхөө ямар ололт амжилттай хүн гэж хэлж болмоор байна. Ямар ололт амжилтаа надад хэлээд магтуулмаар байна л эсвэл одоо намайг яг энэ дээр минь магтаад өгөөч гэдэг ч юм уу те. Заримдаа бид нар ингээд хичнээн ингээд яг мэрэгжлийн орчинд болохоор ч одоо жишээ нь би коуч байлаа гэхэр ментор байлаа гэх юм бол би өөрийнхөө коуч менторудаас одоо одоо магтаал урам зориг одоо авахыг айгүй хүсдэг л дээ тэднээс. Тэгэхэд тэд нар ингээд надад энийг бүр хангалттай өгчиж болно. Өгсөж ч гэсэн би энийг ингээд дотроо ингээд хүлээн зөвшөөрөөд авахгүй. Тэгтээ би яриад явах юм байна. Ахаад юм байна гэхээр энэ дотроо хүлээн зөвшөөрөхгүй байх чинь хамгийн хэцүү гэдэг. Тэгээд бүх мэрэгжил дээр байдаг. Тэгээд хүний амьдралд бас байдаг. Бид нар ингээд яадаг үлээ ингээд харах юм бол ээж автайгаа харилцаан дээр ч юм уу, гэр бүлийнх дээр ч юм уу, ажлынх ч юм уу те бүгдэн дээр нь одоо хэн нэгэндээ одоо намайг урамшуулад магтаад дэмжсэн үг байна уу гэхээр яг тэрнийг ингээ хэлж чаддгүй. Одоо хэлж чаддгүй болохоор өөртөө ингэж хэлж чаддгүй байхгүй тий. Тэгэхээр өөртөө байхгүй болохоор бусдад хуваалцах чаддгүй. Тэг ингээд яг юм нэг зам харцсан тойрог болчихж штэ тий. Чи хизээ айгу бүр ингээд бүр төгс ингээд гүцэтгэл хийгээд тэр үедээ онц сайн болоод харуулна. Яг тэр үед л чил би чамайг хүлээн зөвшөөрн тэрээс өмнө арай болоогүй байна да гэж хэлхийг сколчдыг сайжруулаач би чиний төлөө хэлж байна гэдгийг бол хитэн мөнгө удаа багш нар эзэг хичүүд гарсан найз нөхдөд хаасаагүй харангүй хаалцдаг те. Энэ бол нөгөө бидний одоо зам биш одоо зуршил гэж хэлэх үү те. Тэгээ энээсээ засаад болох гэж хамгийн хэцүү байдаг. Хамгийн зөөлөн хэлсэн шүүмжлэл хүртэл сөрөг одоо өөрийнхөө талаар сөрөг бодлоо өөрийг суулгачиж болно. Тэгээд энэ дотоод энэ хүлээн зөвшөөрөл байхгүй байхад би хангалттай болоогүй байна. Би хангалттай болоогүй байна гэхээр дандаа нөгөө яриад байдаг дутуу гээл тийм юм яриад байдаг шүү дээ. Хизээ дөрөн болчдөг вэ гэхээр би нэг дотроо хүлээн зөвшөөрсөн үедээ дөрөн болчдөг гэсэн байхгүй. Тэгэхээр коуч нар ингээд өөрийнхөө уулзалтаар энийг дөрөн болгож өгж байгаа энэ мэдрэмж надад айгүйх таалагддаг байхгүй. Яагаад би коуч өөрөө коуч арт терапевтэлдэг вэ гэхээр би энэ дүүргэж байгаа энэ мэдрэмжийг арт терапевт гэж юм уу эсвэл коучингээр өгдөг байхгүй. Тэ тоолагч ариун цай 20-р курс тэ. Өөр талаар одоо бичиж байгаа зүйл ноцорж орж ирээд байна уу? Эсвэл бол надад харагдахгүй байна уу? Ямар бас эсвэл адаас асуувар гэдэг. Яагаад тантай очирсандаа маш их талархаж байна гэж. Ажиглалын сургалтаа явуулж хүмүүсийг ажиглалаа олж харагдана багч гэсэн тус дэм болж байгаадаа баяртай байдаг болсон байна.
Зайлаа. Ингээд нөгөө хад жаргалаач гэдэг баг гэхэр одоо нэг молекул жижигсэн ингээд томорчих магадaltaй гэдэг аахгүй одоо тэгэхээр баг гэхгүй арай өөрөөр хэлвэл зүгээр баг гэхэр ингээд нэг өчөөхөө ингээд очрол юу сургачлаа гэдэг ингээд нэг ахад одоо тэг жоохот нэг дутаатай гэдэг шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Багч гэсэн нэмэр оруулъя гэдэг үү? Би өөрийн амьдралд багч гэсэн нэмэр оруулъя. Би өөрийнхөө амьдралд багч гэсэн нэмэр оруулъя. Гэхээр ямар сонсогдож байна? Өндөөл бид нар багыг оруулахыг хүсэхгүй би томыг оруулахыг хүсэж болно шүү дээ. Гэтэ өөрийгөө би томыг өгч чадах хүн биш ээ. Би жоохон багыг л өгчээ. Эсвэл өөрийнхөө бага үнц нөгөөдөө л хийж болно. Би яа тэгээд пост ичихэр заримдаа гэл өгөөд яачаал тэгээд сэвэлжэл тэгээд дараа нөгөө поста тавьчаад уучхаар алдаа малдаа гарахаар тэрийгээ засч явахдаа ахаад нэг санаа нэмээ тэгээд тэр чи ахаад хэд өгүүлбэр болоод ингээд нэмэгдээд идэг байхгүй нөгөө тэгээд нэмэгдээд байхаар ятдаг гэж үд сэдэд үсээд идэг байхгүй бидний хувьд хэдий одоо бидэн жил одоо ингээд пост ичээд тэгээд анх бичдгээ одоо илүү ингээд сайжирсан байл да одоо хэлгэрээний чадваргаа нэмэгдсэн юм аа эсвэл алдаагаа алдаатай бичдэг нь арай багассан нөө болор нөгөө нэг талаараа хараад бас давхар шалгаад ингээ үзэдээс ч арай багасаад байгаа байхгүй тэ. Тэгтээ тэрийг бичиж яхах хэвээр ч юм уу би сургалтаа зарлж явахдаа ингээд дандаа ингээд бичээд яг ингээл дэлгэрүүлээд бичээд эхлэхээр эсвэл сэтгэлүүд ороод өөрөө уушаа тэрлөө гүн та автахаараа мэдээ нөгөө баг гэдэг бодоод байсан зүйл ч хаяа яа би юм их юм өгөх гэж байгаа гэж юу? Яна би юм их цаг энд хүнд ингэ зарцуулах гэж байгаа гэж юу? Тэгээд үчээ юмд хөрнө гэд үр дүн гэн ингэ биччихдэг байхгүй. Тэгээ яана тэгээ энэ үр дүнд хөрнө гэчихэр чи би их юм өгөх гэж яагаад юм баг үнтэй байна гэж. Тэгээ шодог үнэн 50,000 байх гэжсэн 150,000 болол 150,000 сургуультай тавьсан чи арай би энэ баг тавьчихжээ. 300 болгоо гэж юм уу. Ингээд нөгөө нэг мэдээ татаад нөгөө нэг хөлөө зөвшөөрдөг хүмүүс нөгөө баг байхыг зөвшөөрөхгүй байхгүй. Чи ийм үнцэнтэй гэж хэлж байвал энэ үнцэнтэй хастай гэд тиймээс нөгөө сургалтууд нь тэрдээгээ тагаал нэмэгдээд байгааг харахаар би бүр өөрийнхөө сургалтандаа өөрөө сумаар санагдаад дурлаад яана би сургалт одоо би хэрэг огт мэдлэггүй байхдаа энэ сургалтаас бол би шууд очиж суунаад гэх юм бол энэ мөнгө чи ингээд баг харагдаад нэг үнц нэгүүдэлж байгаа нэг сэл хийж байгаа газар шиг харагдчихжээ гэж бодохоор л би ингээ үнцнийг мэдрэл нэмээд идэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр барилж сургуулиудаа нэг бол би одоо бэлэглэл одоо ч юм одоо би ингээ үнгөө явчихъя ингээд та нарыг надаас асуугаа ингээ яваад байгаа зү. Гэж яг өдгүүдээр гэж яг асуу гэсэн асуултууд орж ирэхгүй дараа нь асуу гэхэр чи би цаг зарцуулвал тэр чи үнцэнтэй болчихж байна гэсэн үг. Яг таны асуудал дээр ярих юм бол үнцэнтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ яаж үнцэнтэй хөгддөг байна уу? Бүр бичиж явахдаа би өөрийгөө ятгах байгаа юм шиг чарай хөвтөхөд очилтаа өвөөс одоо мөнгөхгүй байгаа чи үүдээ арай хөрөхгүй чи юу яах вэ гэж бодчих. Яагаад ч өвөөсөдөө мөнгөхгүй гэж бодоод гэл нөгөө хүмүүсүүдээ ч үнэлээд өөрийгөө ч үнэлээд ингээд давхар үсээд байдаг гэсэн үг байхгүй. Давхар үнэлэмж өөрийгөө үнэлээд эхлэхээр хүмүүсүүдийг бас үнэлээд байгаа байхгүй мэдээч над дээр өөрийнхөө төлөө цаг зав зарцуулах өсөө орж ирж штэ гэлтэйгээ бодохоор айгу гой санагтаад үгүй ийм юм ч одоо өнгөө байж болохгүй штэ гэл ингээд тэмдээд өөрөө ирэхгүй юм болоод байдаг гэсэн үг л дээ. Өөрт тэмүүлээ гэж чичээд өөртөө болоо гэр бүлийнхээ эрүүл мэндэд тууштай анхаарч байгаадаа баяртай байна. Бусдад сонсоход энгийн боловч хэдийн хувьд том алхам, том өөрчлөлтүүд гарч байгаа. Ямар том алхам, том өөрчлөлтүүд байна гэдэг эдрэг ингээд энэ дор чигсаад ичтэй.
тэгвэл хамтдаа тэрнийг уншаад хуваалцаад бас томрээ. Гişээ өдрөж үнэхээр аашгүй. Ямар өдрөж яриад байна. Тэгээд нэгэнтэд одоо нэг зүйл хэлчихээр чи нөгөөх нь тэрнээс үлэгж аваад эндээс ингэж ичих юм байна, ингэж бодох юм байна гэхээр энэ орчин байдаг байхгүй. Орчин дээр яадаг вэ гэхээр бид нар бие биенээсээ ингээд ахраа хуваалцаад ингээд сураад суралцаад яваад байдаг гэсэн үг. Өөр ямар зүйлээ хуваалцмаар, ямар мэдрэмж явуулцмаар. Эрдэнэ жаргал нямсүрэн сайн байна уу шаагч сайн уу нямсүрэ замын үдээр юу вэ? Замын үдэд халуун байна уу? Хөдөн байна уу? Дэлгүүр ажиллуулж байна уу? Живс байгаа зарж байна уу? Чөрөөрийн тортоо зарж байна уу? Тэ ямар асуулт амжилтанд одоо бахархаад тэрнийг хуваалцмаар байна. Бис тийм амжилттай явж байгаа шүү дээ. Ингэж хэлж болно шүү дээ. Би яг нэг дөрөв дараал гэртээ хөжигээгүй сууж байна гэл ингээл ярьж болно шүү дээ. Тэгэхэд өөрөөр бас ярьж болно шүү дээ. Би тэг хөхтөө хараал, хөхтөө үлгэр уншаал, тэрнтэй шинээр нэг өсөг сураал, нэг тоо сураал, өнөөдөр нэгийг тоо бичсэж тэр ингэж бүгдээрээ нэг буруу харуулж чийдээс чи өнөөдөр л анхудаа нэгэн тоогоо ингээл зөв харуул ингээд айгуу гоо битээр таалагдгаар чи битээр бие бинийгээ харалж баярлаад магтаал хүн болгоод орж ирсэн хүн болгоод нэгэн тоогоо харууллаа. Өнөөдөр тийм амжилттай явж илаа. Нөгөө нэг жижигхэн амжилттай амар томруулаад хэлчихэж штэ тэ. Тэгээ Beverly Accord гэдэг Британи драгш тэр гэжсэн. Сургуультай тэр ингээл улаанаар ч юм ингээл бүр ингээд нэг хуудас ингээл айгуу гоё ингээл тэ. Өсө будгаар ингээл бид нар бодож байгаа дүүргээл харангүйгээр ингээл цочж байгаа байхгүй юу. А3-ын цаасан дээр улаан будгаар хар будгаар бас нэг цаасан дээр цагаан бусгаар нэг цаасан дээр ямар мэдрэмж төрж байгаа гэхэр чи амар гоё байхгүй цагаан хар улаан гэлтэй одоо тэр хар дээр чи нэг цагаан цэг чи одоо би өөрийгөө гэл хар будаг шиг ёо одоо зүрээс аваад ах юм байхгүй би үнцэнгүй би дотоод өлмөг нэ гэл ярьжсэн чи нөгөө өндөр нэг цэг ингээд тавьчихж байгаа байхгүй нэг одоо цагаан цэг ч юм уу те ямар харагдаж гэхэр чи тэр хар дунд нэг цагааж ахарал татаад байдаг байхгүй. Юу ахарал татаад тэгээд ямар юу болж байна нэг цагаан цэг чи юу юм бэ? Тэ тэгсэн чи тэр мэдээ нэг хүлээн зөвшөөрөх ололт амжилттай хийж болно шүү дээ. Би өнөөдөр тэ одоо жишээ нь юу хийсэн байж хийж болох вэ те 20 минут алхацсан байж хийж болно. Эсвэл нэг 2 хуудас ном уншсан байж хийж болно те. Эсвэл хүүхдтэйгээ айгу анхааралтай 5 минут айгу сайн харилцсан байж хийж болно. Би нэг үнэлж штэ те. Ямар одоо үнцэнтэй зүйл хийж хийж болох уу гэж харах юм бол тэр бод айгу том болоод эхэлдэг. Энэ коучинг дээр яаж хийдэг вэ гэхээр тэр нэг хүний ингээд үнцэнгүүдэлээд байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөөд тэр чи ийм жижиг биш байна. Ийм байна гэдэг ингээд харуулах ч юм уу тэр чадвар чи ийм байна гэж харуулхад яг хүлээн зөвшөөрж байгаа тэр үе маань баргалж өөрийгөө магтан дуулж байгаа шиг өөрийгөө холуулт амжилтаа энэ чи үнцэнтэй биш үү дээ гэл ингээд цаашаа урагшлах урам зориг өгч гин гэсэн үг. Тэгэхээр бид нар
энийг сураагүй хүү одоо амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чи одоо бидний тарих толгоон дээр чинь одоо сүрэг нь яваад байгаа байхгүй би яаж болж бүтггүй зүйл хийсэн хэн намайг хаан шөмжилсэн хаана би хинтээ хэрэлдэхүү гээл дотрооч хэрэлдээд ингээд нөгөө нэг оюун бодлоор өөрийгөө шөмжлээл өөр хүмүүсүүдийн шөмжүүдийг дотроо аваад эргээд хариу хэлээд тэр урсгал дотроо өөртөө хэдэн цаг бокс хийчихэж болно шүү дээ. Тэгэхэд эргээд эний чи ингээд намжаах нь гэдэг байна. Тэр хэнийг өнөр хүлээн зөвшөөрүүлэх гэдэг байхгүй. Яг өөрөө өөрийнхөө тэр ололт амжилтаа хүлээн зөвшөөрч иж болно шүү. Ололт амжилтаар дүүрэн байна гэж энэ. Та тэр дүүрнийгээд одоо тэр дүүрнээс одоо тэгээд одоо бичээд өгөөч гэдэг туулах чиглэж байгаа байхгүй ч туулагч солонгос ямар ажил хийж байгаа лээ. Эсвэл хүүхдийнхээ ололт амжилтаасаа нэгийг хэлэх ч юм уу те. Тэ одоо бид нар ирэх хэлдэг аахгүй. Замын үдээр 50 байна. Юмаа зараад суучина. Үндсээ нөгөөч хэлвэл яах вэ? Ололт амжилт болгоо тэрнийг хэлвэл яах вэ? Нүсрээ туулагчээ бид нар ерхий хэлдэг байхгүй ингээд ерхий хэлчихэр чинь нөгөөх нь магтж байгаа юм шиг магтаагүй юм шиг өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа юм шиг зөвшөөрөөгүй юм шиг өөрийгөө ингээд их юм хийцэг гэж хэлж байгаа юм шиг юм хийгээгүй гэж хэлж байгаа юм шиг нэг юм завсрын хэлцдэг. Ерөөсөө сайдаа юу чи нөө юмгүй гэл ингээл нэгтэй. Тэр яг тэр цэгтэй байна гэдэг басаад байгаа. Тэр ололтод надад нэг ололттой хаваалцсан айгуугүй нэг. Би өөрийнхөө ололт амжилтуудаа тэгээд ингээ хаалцах юм бол айгүй их юм байгаа хгүй. Жишээ нь юу вэ? Ядад болол энэ талархлын үр гэдэг юм айгүй их таалагддаг байхгүй сэтгэлээ талархлаар дүүргэх ном гэдэг. Ч одоо манай Монголын урлагийн сэтгэл заслын хөгжүүлэх холбооны гэр бүл арчир бистэр хамтаа бичсэн ном шүү дээ. Тэгээд энэ дээр ч одоо хүмүүс тэгж боддог шүү дээ. Талархал гэхээр одоо юу гэдгийг ээж одоо багштай талархлаа гэдэг чи талархал маш их ээжж болно. Тэдний бүгдийн түүхээр өөрсдийнхөө түүхээр бичсэн байдаг. Ололт амжилтаа одоо бичнэ гэдэг чи барилж талархалтай бас арилцсан. Барилж би энэ бүхэнд хүрсэнтэй талархаж байна гэсэн. Хэд чи заримдаа хүмүүс дээр ингээл заавал ээжтэй талархал чи гэхээр ингээд талархал орж ирдэг. Нэг цаг болно, 2 цаг болно. Яад орж ирэхгүй. Гэхдээ би өөр хүн талархаж. Талархаар зүйл байхгүй байна уу гэхээр үгүй одоо орж ирэхгүй байна ч юм. Тэр цэг орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө амьдрал дээр өөр хин нэгний ололт амжилтыг бид нар хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа үедээ бид нар өөрийнхөө хүлээн зөвшөөрдөг. Тиймээс би одоо бурхны хүүхдтэйш би вэгдэггүй хүүхдтэй би хаацгүй хүүхдтэй гэдэг чи хаадаас гарч ирээд байна гэвэл би бас бусдын ололт амжилтыг хүлээн зөвшөөрч магтандуулж чаддгүй л аахгүй талархаж чаддгүй. Эндээс гарч ирж байна. Тэгэхээр сөрөг бодол талархал ололт амжилтаар дүүрэх дутуу байх гэдэг чи бүгдээрээ л холбоотой болж тараад байна л да. Асуух зүйл байна уу? Эсвэл дуусах юм уу? Эсвэл ахад хуваалцмаар зүйл байна уу? Би бол улаан авчин штэ улаан 40 жил одоо тренинг гэдэр явуулсан юм чиндээ одоо юу л бол юу ярина бичин наад хай цав гарддаг байхгүй юу? Тэрээс хүмүүс надад сургалтад ирсэн хүмүүс би тэрнийч яриулаад эдээч яриул одоо хэдэж цаг суудгийг одоо мэдэн штэ тий. Эсэлгэж мэдэн тэмүүлээч мэдэн тий. Бусдад мэдэхгүй жиж болно тий.
явуулгүй л өстой үгүй гэтэл зөндөө явуулж чадах байхгүй. Зүгээр хүмүүстэй би нөгөө харилцаж гээгүй явуулдаг байхгүй. Сургалтууд манд дандаа ингээд би нэг лекц мэдлэг уншаад авах биш. Угаасаа нэг та нар уншаад ойлгочих болно шүү дээ. Тэгээ асуулт асуулнууд дээр орж ирэх байхгүй тий. Надад тэгж нөгөө хүмүүстэй харилцаж ярьж бичих нь их гоё санагддгийг. За тэгээд та нар өөр хөдий явуулалт ажилдаар хуваалцмаар байна. Эсвэл өөрийнхөө найз, өөрийнхөө багш, өөрийнхөө нөхөр, өөрийнхөө хүүхдээ олуулж амжилтаа хуваалцмаар байна уу? Тэрнийг бас бичиж болно. Энэ харахад их үнгүй чадвар юм шиг боловч дийлэхдээ бид нар энийг хүмүүст өгч чаддгүй. Бас өөртөө авч чаддаг. Хүү өгч яхад би авахгүй ч болно шүү. Чи намайг хотлоо ярьж гин, хотлоо магтж гин гэдэг хэлээд ич. Би эсвэл хүүхдээ магтъя гэхээр магтж байгаа нь хотлоо юм шиг санагдаад байдаг ч юм уу те. Яагаад гэвэл тэр нөгөө үн цэнийн яг ингээд товоор харах гэдэг яг жижигхэн яг тэр цэгийг олж хараад яг ич байж үдэ гэж хэлэхэд бол бид нар заавал нэг хөц тэр тэгдэг байсан мэл дээ багш тэр нэг хөц салтаг очиж юм ундаг байна гэж хэлэх гээд байдаг байхад магадгүй тэр нэг хөц тэр нэг юм тоо ч юм уу тэр үг ч юм уу те эгөөг бицсэн байж болно шүү дээ. Эсвэл алтаан багссан байж болно өмнөхөөс. Тэгээд байг тогтвол хүлээ зөвшөөрөх зүйл нь ололт амжилттай магтан тулах зүйлж байг алхам тутам дээр байгаа байхгүй. Тэрнийг өгч чадчихна уу гэдэг маань бидрээ гэдэг сэтгэл хэр зэрэг тэлж байгаа шалтгаална л да. Аюу хаан юун дээр төвлөрдөг шалтгаална. Тэгээд энийгээ тэлээд сэтгэлээд энийг ингээд үгээд ахаар илүү их өгөөмөр тал руу орж штэ. Тэ ядвал би ямар нэг одоо болцолгүйгээр өгч ийн гэсэн үг байхгүй. Тэ ямар нэг ингээд нөхцөлгүйгээр өгч ийн гэсэн. Энэ талыг нь харж ийн гэдэг маань би дотоод талыг нь хараад байгаа ш. Би дөрвөн талыг нь хараад байгаа. Дөрвөн талыг нь халж байгаа болохоор болцож чадчихна гэсэн үг. Дөрвөн талыг нь харж байгаа болохоор хүний давуу тал ололт амжилтыг нь хараад чамд бай, чиний бэлэг чинь вэ, чамд бүх юм чинь байна гэдэг ингээ хэлээд өгдөг гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнээс чиний энэ ч дотоо байна, тэр чин дотоо байна, чирээс болоогүй байна гэл ингэж хэлэхгүй л гэсэн үг шүү дээ, тэ. Энийг би сурсан байг коуч гэж сурсан. Мэдрэмжээ ажиглаа таньж үдгийг харцраа би гэсэн. Энэ бүх зүйлээгээ би сургах тренер сургалтаар. Гэхдээ бүх зүйлийг би өөр дээр авч ингэсэн болохоор л би өөрөөрөө гарч ирж хаалцдаг гэсэн. Тэгээ одоо ингээд өнөөдрөнд барьтай нэ гэхээр би өөрийнхөө ямар ололт амжилтыг яг одоо энэ цагт дээр план зөвшөөрөх вэ гэхээр би одоо лайв хийгээ та нар дээр постэр биш. Яг ингээд өөрөө гарч ирээ та нартай хуваалцаад тэгээ энэ бүхэн хаалцаж байгаатай баярлж जैन. Тэгээд орж ирээд надад салбагдаж бичээд өөртөө комент өгсөн та нарт баярлж байна. Тэгвэл тосхоо та нар. Тэгээд та нар өөрсдөө амар ололт амжилтаа өөр дээрээ бас алж харж байна. Энийгээ бичээрэй. Бас амар асуулт орж ирж байна. Бичээрэй. Энэ бол хязгааргүй том сэдв. Энийг баруйлж метрод бүгдээрээ сурах гэж хүсдэг гэсэн үлдээ. Одоо миний менторингийн сургалтын дээр суучсан. Миний суучсан. Тэ сургалтын дээр болохоор би явсан биш би одоо ментор коуч гэсэн сургалттай коуч нартай зориулсан менторын сургалт байхгүй. Энэ сургалтын дээр суучсан менторууд маань бүгдээрээ энийг сурахыг хүсэж ирсэн. Бүгдээрээ энийг сурахыг хүсэж ирсэн гэхээр чи энэ ямар үнцэнтэй чадвар вэ гэдэг үг байхгүй. Нэг суралцаад бас дээр ололт амжилтын багтанд олцоорой. Цэг байсан ч гэсэн. Тэ? За тэгээд дараагийн уулзалт хүртлээ тэр баяртай. Тэгээ өөр ямар зүйл асуумаар байна. Би бол ингээл арай цаг гарсан гэсэн үг аахгүй. Арай цаг гарсан болохоор яг одоо сургалтуудад танилцуулаад ороод ирчихэж магадгүй
Би одоо эцэг их хүүхдүүдэд зориулсан сургалт харилцаатай одоо сургалтуудыг эцэг эхчүүдэд зориулсныг явуулахыг хүсэж байгаа. Бас өөрийгөө таних тэр сургалтаас явуулахыг хүсэж байгаа. Тэндээс юу олж авмаар байна? Бас тэр хөтөлбөрөөр бичиж байгаа болохоор ямар зүйлийг олж харж мэдмээр байна. Тэрдийгэ бичих юм бол би илүү их дэлгэрэнгүй тэр чиглэлийн нас оруулахыг бодно л гэж хэлмээр байна. Тэгээ дахиад уулзах байхаа. Тэгээд дараагийн уулзалт хүртэл тэр баяртай.